эсхий түүрхтэн үзүүлж байна. За сүрэг тарга сайхан өвлөж гэнэ үү та? Сайхан сүрэг тарга сайхан өвлөж гэнэ үү? Энтэй сайхан өвлөж байна уу? Сайн явцгааж байна уу? Оо тавлаг сайн явж байлаа, сайхан өвлөж байна. Оо сайхан. Зам харгуу маань сайхан. Сайн явж тэгэл хариун сайхан богц. Аяны богц төв соёлоор дүүрэн. Олон газар үз явж их л сурж явна да. Тэгин. Их л зурагтаар одоо хараад байсан. Өнөөдөр өөрөө чинь яг биет байдлаар одоо харж байна. Зурагтаар бол танаа өөрөө чинь олон удаа хардаг, байн гарч байдаг шүү дээ. Нэвтрүүлэг маань одоо хэрдэгтэйгээ таалагдж байна ахын. Болохгүй зүрхгүй бол бас нэвтрүүлэг бол хэлээрээ дээр гэж. Маш их таалагдж байгаа. Яг одоо малчин найлын амьдрал ямар байдаг юм? Тэр нь яаж амьдрдаг юм тухайн үед. Одоо бодит байдал нь ямар байна гэдэг бол тусгаж телевизээр харуулдаг нь бид нар одоо тэрийг л их зориулж хичээж л явандаа дүүн одоо тэгээд олон газар бас явлаа тэгээд энэ өвлийн дөнгө хүйтнээр эсэхэлцэн цас ихта зам харгу цаснасаа болоо жоохон мууч байгаа үед хөрөлдсөн ирсэн явдал маш их баярлаа. Ингээд Монголын түүхийн өв соёлыг тээж яваа Монголд гурван юм байдаг. Нэг нь үйлчин малаж ах соёл. Нөгөөх нь үндэсний бог. Нэгэнд нь одоо сур харва, хурдан мөр. Энэ гурав Монгол хүний бүр саршгүй болбоотой. Энэ бол Монгол хүний амьдрал үнэгэм төрхөөс нь эхлээд эцэс хүртэл амьдрал сашгүй холбоотой дагаж явдаг гурван зүйл болоо гэж ойлгодог би. Ингээд танууд бидний өв соёл нутг усныхаа аймаг сум орон нутаг улс даяар олон ясны үндэсний өв соёлыг тээж яваа малчтайгаа уулзаад энэ сайхан нэвтрүүлгээ хийгээд явж байгаад бол малчин бид баяртай байдаг. Манай Монголын түүх чинь бүгд амьдрал болгон түүх шүү дээ. Тийм сайхан өвгдөөс чинь үр хойч гэж бодохоор л ястал савхнөөдөө бахархал явах хэрэгтэй юм юм. Энэ сайхан нэг орныг үлдээж өгсөн. Ус галв авдггүй. Газар нэг хөдөлдгөө. Хаач бас бодлоготой нутгийг манай монголчууд үлдээж өгсөн шүү дээ бас. Энэ төв дэлхийгээс ингэж сонгож. Тий, ингэ сонгож бүх эрдэнэс баялагын дотор нь нуугаад гар хөрлөгөө, кевлийг нь ухуулгүй. Ямар сайхан нэг орныг ард түмэнд үлдээж өгсөн байх. Удаа энийг авч явж байгаа зарим нэг төрийн тэргүүнүүд хөрх юм. Гэр ухахаас амьдрал мэдэхгүй болцсон энэ орон нутгийн байгалийн баялагийг удаа тэгээд их ард түмний амьдрал гавьдсан ч юм бол алгал байна л да. Тий. Уухах ухаанаа ух гэдэг тий. Тий. Монгол өгөнд бол яг тийм тэр өгчин байдаг шүү дээ. Тэр их учиртай. Ер нь одоо дээр үеийн одоо зүрдцсэн үг гэдэг хоёр хүмүүс. Ганц хүн айл бол ганц мод гал бол. Ингээд нэг задлаа тайлах юм бол бүхэл бүтэн их том юм цаана утга яваад байгаа. Нэг айдын бүхэл амьдралыг хоёр хүн өгөнд багтаацсан. Тэр өрхөөх тань ажил гэр орон хоолунд бүгдийг багтаацсан байгаа шүү дээ. Хорвоогийнхаа бүх аялалгуу язгуур хоёрхан хуур морин хуур цавцсандаа баг. Хоёрхан нутсанд багтаацсан. Монгол гэдэг чинь асар өндөр өв соёлтой, асар өндөр түүхтэй, асар өндөр мэдлэг боловсралтай ард юм байсан тодорхой байгаа шүү дээ. Тиймдээ л одоо тэр хөгөөдүүд маань Монгол ад дууныхаа туураг дэлхийг л хамгаалж байсан. Ухаан шүү дээ тийм ээ. Ухаан чадтаа биш. Бас чадсан шүү дээ. Дэлхийн талыг эзэлж чадсан уу чадсан. Тамгалсан. Бол түүхэн дээр бичигдсэн юм чинь кенчин илзааж үгүй болгож чадахгүй шүү дээ. Монголын түүх бай. Монгол хүн амьдарч байгаа үед Монголын түүх байна. Монголын өв соёл байна. Явж байна. Түүх нь бичигчл байна шээ цааштай. Ингээд зогсчихгүй шүү дээ энэ түүх. Зогсохгүй. Одоо тэгэл орчин мэдээлэл 900 бас байж нэг үе яваад бол одоо хаанаас ч одоо мэдээлэл үздэг болсон байна. Одоо яг энэ мэдээлэл 900-аас цаг үед явж байгаа учраас гадны улс орнд энэ сайхан соёл түүхээ сайхан сурчлаа таниулаад одоо явуул. Одоо дэхэн үед одоо өвгдөөс одоо морио унаал ингээл таниулдаг байсан бол энэ цаг үеийнхаа дэвшил технологиг хослуулад тийм ээ. Энэ одоо тэр сошиал фэйсбүүк энэ хэвлэл мэдээлэл 900-д явж байгаа. Энүүгээрээ бид бас Монголоо сурчлах зорилготой бас л ингээд нэг хэсэг зорилго маань бас дүүгийнх нь юм. Монголоо бүгдэн тойрчоо дараа нь би хэл гарч хэлийн цаанаага эсхий туурхтан өвөр Монгол хайлмаг туваа бураа гэдэг энэ монголчин 3 саяас их олон юм шүү дээ. Тийм аа. Дээд Монгол энэ чинь зөндөө нь бол хазаар Монгол их байна тий. Тийм.
Якут Монгол шүү дээ. Тий. Бас Монгол. за хөө тэгээд ах одоо уугуул нутаг одоо Би аль аймаг аль гаралтай сайхан. баруун аймгаар ингээд тэнээд ирсэн хүн биш. Ааха. Уул гардал маань Уус аймгийн давсан. Уус аймгийн давсан. Тэрнээсээ гараад 57 онд мал нийгэмжлээ, 59 онд мал нийгэмжилж 2 удаа тэнд мал нийгэмжсэн манай төрөнд. Тухайн үеийн төрийн бодлого байсан. Тэрнээсээ тэгээд нүгэд замдаа тэгээд нутгаа жилдээ өвлжаалд бараад нүсэлэгээд баруун аймаг ногоон нус тий тэгээд ямар ухсаа баялгаа хөрсөн уранхаг. Уранхаа. Өө зөв. 9 өрлөгч ажны 2 нь Уранхаангу Баатар байна. 2 Баатар, нэг нь Зэлэмсүү байдаг. Зэлэмсүү байдаг хоёр. Чингис хааныг мэндэлж байхад жарчуудаа үгэн тулмын хоригоон үрээд зэлэм нэртэй хөгтөн дагуулад аачаад юудаа сөхөл мөрөө тохуул гэж өгч ясна. Ийм л одоо төвхтэн нутгийн хүндээ би одоо. Аргагүй мэрэгэн. Тий. Одоо Уранхаачуудаар тий. Манай нутгийнхан бол сур их сонирхон. Тэгээд адууныхын тамга бол ном сум харуудаг тамга хэлбэрээр одоо хийсэн. Дөрвөлжин байна, яг одоо ном байна, сумтаа сумгу янз бүрээр ингээд тийм ном сумаараа яадаг. Бэлэгдэж шийдэг. Ном сум чинь нөгөө Чингис хаан чинь одоо эргэж буцаж явахдаа дайн дуусаад одоо ардуулмын амраг, адуумалмын амраг, ардуулмын жаргаг гэж. Тий, тэгж энэ мөрнийхэн мөрөө тавь тухтай зэрэг мөрний сулуур гэж юм уу. Тэр нэг 2 3 алд байсан юм уу да. За чөдөр нь үлдэж байна. Мөрөө салгаа тавих үзэг. Тэр чөдрийг бөөрн хийлээ, сулуурын бөөрн хийлээ. Хом гэд нэг ярьдаг юм. Энэ газар мэдхгүй байх л да. Хом гэдэг чинь 5 алд мөрөө аргамждаг аргамжаа. Энийг бөөрн хийлээд ингээд 3 сур тавиад харуулж ирсэн тэгвэ. 3 сумаар. Одоо 2 бөөрнхөө сур тавиад 2 сумаар 3 сумаар харуулдаг. Сум тоон бол хэвээрээ 50 сурынхын тоо бол нэгээр хасагдсан байна. Хасагдсан байна. На тийм. Хал харва Уранхаа харва чинь дотор шал өөр. Уранхаа харва бол Уранхаа харвагаар чинь Монгол улсын наадам эхэлдэг үст. Тий, анхны эхэлдэг. Монголын анх юусэн байгуулагдсан үндэсний анхны харва чинь Уранхаа харва байдаг. Уранхаа харва. Тэрвэтлээ Баатар үеийн одоо Чингис хааны зарлиг хүртэл буулгаад зургаадаад одоо Уранхаа харва юуг одоо цэргийн эрдэмт бүр заа сургаж ирсэн юм шүү дээ. Тийм ээ. Тэр харваал одоо тухайн үед буу байхгүй. Тэгэл одоо харвужил байлдажил байсан л болж таарах гэдэг юм л да. Ургийн угаараа бас нэг өөр байна тий. Өөр. Та болохоор ч одоо ямар Уранхаа нэг? Цагаан туг яста. Алтан Уранхаа биш. Алтан Уранхаа гэж. Алтан Уранхаач ах сум яста гэж үү. Зөв. Үндсэн түүх нь. Тэгээд яс нь бол цагаан туг яста. Энэ ясыг бол одоо маш их нарийн мэднэ шүү дээ. Манай тэр баруун зүгийн усууд бол 9 түүхээ заавал мэдчих хэвээр. Мэдчих хэвээр. Мэдчих хэвээр. Тэрэн дотор нөгөө хөөгтөч нь мэдэхгүй учраас гэр бүл уучгүй одоо тэгээд нөгөө цусаар оюуны хомстой хөөгтөрнө гэж нэг бол сайн мэдэх хэвээр. Тэгэхээр нөгөө бүр 9 үеэр нь одоо удмынхаа юм бол бүр сайн мэдчих хэвээр. Бичиж байх хэвээр. Зөвлөж байх хэвээр. Энэ бол Уранхаачуудын түүх нь бол эзэн бог Чингис хаанд сэнти булаасалж үзээгүй хаан ширээ үлдэх. Тийм үнч. Ямар ч одоо дарга зэргийн төлөө би явъя, би инги гэж булаацж байгаагүй. Тусалж дэмжиж явдаг ийм ус учраас Уранхаа хөнөл байдаг. Үнч байдаг. Тий. Одоо тэгээд та энд ирээд одоо хичнээн жил болчихоо. За би Дархан хотод 3 жил болсон байх. Ааха. Тэгээд энд 86 онд ирсэн. Тэгээд одоо энд амьдарч байна. Бол одоо аав ээж одоо аав ээж энэ байгаад бүгдээрээ бурхан болсон. Одоо энэ чаал одоо нойрсож байгаа. Өөртөө хийдэг байна. Хаяа ном тавьж өгнө Уранхаа харва. Би уул сайн харуудаг байсан юм уу тухайн үед. Залуудаа. Хэдэн он үед? Сайхан ууц. 80 хэдэн он үед. Би Дархан дэн Уранхаа сүрийг анх харуулж гэртээ цааны сүрийг үүсгэн байгуулсан. Ерөөд 87 онд иж харуулж энэ сүрийг анх бий болсон. Ингээд үндсэндээ энэ газарт 2 сүр. Урд нь энэ сүрийг харуулдаг байсан. Ичдэг байсан байна. Нийгмээс айдаг байсан байна. Тэр үед нийгэм нэг тийм байсан юм. Нийгмнөр. Ааха. Тий. Одоо бол бүх юм чөлөөтэй шүү дээ. Давт хөл яриа хүртэл чөлөөтэй байж бол. Хал харва Уранхаа харва чинь зайгаар. Тий, зайгаар.
Халахаар нь жоохон хол байдаг үү? 75. 75. Урайхаар нь Уранхааргуу 45 шүү дээ. 45. Тий. Тэгээд ер нь бол яг хаа одоо тэгэл урайхаа шуудын тэгэл одоо миний одоо яг Монголыг ингээд тойроо явж хахад хамгийн сайхан соёл бүгэ бас сайхан үүрмэсээ сайхан авч явж байгаа нь урайхаар төл байгаа тань. Одоо нэг тавл чансан цай гэж явж байна. За тэр урайхаа цай гэж одоо эдээ ундаа өөх түүх талаас бол яг нэг их үүрмэс. Наад захын бид тэр урайхаа Баяулгийн аймгийн Буянт цумын урайхаа айлд очиод хураг шиг одоо нөгөө засж байгаа үед очиж Хөнгөлж өнгөлж байгаа үед. Тэр хөгшин хүн бүр одоо бүр нэрэ цагаан сар болж байгаа юм шиг хийж байна тэр урайхаа. Тэр одоо нөгөө хураг шиг хөнгөлөх өдөр судраа хараад бүх айлууд нь одоо тэр бүх малынхаа тухайн одоо цагаан эдээ дээж үдээ аваад тэр яг хураг шиг засж байгаа айлдаа бас өгж өгдөг. Тэгэл одоо тэр ерөөс энэ бүх зүйлч нь өөрөө ингээд яг цаанаас өвөг дээжийнхэн заасан заншлаараа бид нар чиний өргөө гэрт дотор байгаа юм чинь ингээ нөгөө явахгүй хазаагаад өөр юм хийгээ явж хараад ер нь хүн буруу яваад байдаг юм шиг байна. Ер нь хүн ер нь яавал зөв явуул байна. Одоо хүн яг тухайн газараа нутаг усандаа байх юм бол бас өөр л да. Тэр зан заршлаас хазаахгүй. Өөр бас газар ирэх юм бол тэр тухайн газрынхын соёлыг дагаа шүү дээ. Усын авч явсан. Усын авбал ясын даа. Соёлын дагаа. Тий. Ямар ч арга байхгүй. Хэл яриа хүртэл өөрчлөгдөж шүү дээ. Одоо та ингээд нэг урайхаа аялга одоо хаяа орж байна. Тий. Ааха. Тий. Тэр одоо тэр чинь бас өөрчлөгдсөн шүү дээ. Тэр нутагт очих юм бол би тэр аялгуугаар ярихгүй болохгүй. Тий. Тэгэх юм бол надад айг бол нэг юм одоо хачин яриад нэ тэрийг асуудал бол гарна шүү дээ. Тэгэхээр би тэнд очиад тэр нутгийн усын ухтаа зэрэг тэр яриагаар нь ярина. Тий. Энэ дэр бол бас өөр. Энэ нутаг усныхаа аялгуу яриагаар одоо ярихаас өөр арга байхгүй шүү дээ. Монгол хүн ер нь ямар ч газар очиж сайхан дасан зогчдөг. Монгол хүний хамгийн онцлог шин чанар нь бол явсан газар явсан нутагта хаанч очсон. Дасан зогцох чадвараараа яг 5 хөшөө мал шиг тийм мал бол Монгол мал бол хаанч дасан зогц. Монгол хүн хаанч дасан зогц. Ямар ч нөхцөлд дасан зогц. Тэгээ кичнэн зузаан цастаа хатуу байсан ч Монгол мал бол хоол болоод чи. Өвөрмөс шүү дээ. Тэгэхээр ерөөсөө ер нь энэ Монгол мал, энэ Монгол хүн хоёр энэ ген л ерөөсөө устж болохгүй шүү. Манай компани сайдын үнэний тэжээл, ордож байгаа махны үхрийн тэжээл, дахианы тэжээл, туулын тэжээлүүдийг импортоор оруулж ирж байгуулга болон эрчээрийн аж ахуй эрхлэгч мөн эрчим засгийн мал аж ахуй эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж мөн төлбөргүйгээр тэжээлийн жор гаргаж өгч эерэг үр дүн үзүүлэн хамтран ажилладаг. Та бүхэн манай компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Max Care Mongolia Facebook хуудасаар болон 7017 7757 95 11 47 97 80 84 88 82 дугааруудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Liban брендийн Eco ариун цэврийн цаасан эрүүл ахуйн шаардлага хангасан дэвшилт технологиор үйлдвэрлэсэн олон улсын ISO 9001, ISO 45001 стандартын шаардлагад нийцсэн байгаль орчны ISO 14001 стандарт хангасан 100% цэвэр байгалийн гаралтай түүхийд нь тусгай сортын термил мод усанд хурдан задардаг будагч бодисгүй үнэргүй торгомсог зөөлөн харшил өгөхгүй эдийн засгийн хэмнэлттэй ус тос маш сайн шингээдэг бүх насныхны хэрэгцээнд бүрэн нийцсэн өдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн утас 91 тэгис 70 яруу зүйл компани Best хачир стандарт гарал үүслийн бичгтээ бүх төрлийн хачир, даршилсан ногоо, салат, кимчи, органик манту, дүүпүү зэрэг бүтээгдэхүүнийг бүх сүлжээ, орон нутаг, зах худалдааны төвд нийлүүлдэг бөгөөд сав баглаабуудад стандарт хангасан аялал зугаалганд авч явахад авсаархан бүх төрлийн хоол маханд хачраар хэрэглэхэд төгс зохицох бүтээгдэхүүнүүд. Холбогдох дугаар 9011 41 28. Дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн бөгөөд ингэний сүүн байгалийн уураг, амин дэм, эрдэсээр баялагтуул дархлааг дэмжиж, хоол боловсруулалтыг сайжруулж, харшил болон мэдрэлийн тогтолцоонд эергээр нөлөөлөхөөс гадна хордлого тайлах үйлчилгээтэй. Түүнчлэн жирэмсэн үеийн болон төрсний дараа эхийн нөхөн сэргээлт
Иран шарлалтын үед хэрэглэхийг зөвлөдөг. Эрүүл мэндээр хэмнэлдэг танд Монголын говийн шимийг Camvel өдөр бүр хүргэн. Хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 75 75 80 80 Camvel брэнд. Ингэний хормог. Хулсны хандтай аяг тавг угаагч. Бүтээгдэхүүний давуу талууд байгаль орчинд ээлтэй эко хэрэглээ. Нэг туслаар хоолны тос бохирдлыг үр дүнтэй арилгана. Тусгаал нь нэмсэн чийгшүүлэгч найрлага нь гарын арсыг хураашуулахгүй, харшил үүсэхгүй. Аяг тавган дээр савнгийн үлдэгдэл үлдээхгүй, гадаргууг маш сайн цэвэрлэнэ. Бэрсүүд журжийн ох нэмсэн тул зөөлөн сэргээгч үнэртэй. Гэр бүлийн хэрэглээг Green Leaf Martas холбогдох утас 9912 TGS 2 88 3 53 11. Японд өдөр бүр хэрэглэгддэг шинжлэх ухаанд суурилсан хүнсний нэмэлт эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг албан ёсоор V-Drug Mongolia Монголын хэрэглэгчдэд хүргэж байна. The Wise Man's Dining нь хоолны дараах сахарын өсөлт, өөх тосны хуримтлалыг бууруулж, хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагааг дэмждэг. Өөх тостой хоол идсэний дараа нойр булчирхай өвдөх, хоолны дараа цусан дахь сахарын хэмжээнд санаа зовдох хүмүүст өдөр тутмын эрүүл сонголт. Утас 93 TGS 22 77. Манайхыг 11-р хороолол Номингийн баруун ард Сивдэ байр Эвт төв Хангэ компани 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Оросын холбооны улсын Miratorg Черкизово компаниас дахиа гахаамах, нугас, дахианы мах, хөлдөөсөн төмсийг олон нэр төрлөөр импортоор оруулж Монгол улсын стандартын дагуу шинжилгээнд хамруулан борлуулдаг. Хангэ компани бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүр, хүнсний захууд, ресторан, хоолны газрууд болон орон нутагт захиалгын дагуу зориулалтын хөргүүрт машинаар хүргэж өгч үйлчилдэг бөгөөд айл өрх албан байгууллага, найз нөхдүүдийн захиалгаар гэрт хүргэх үйлчлэгээ үзүүлдэг. Холбогдох дугаар 94 99 94 88 91 99 94 88. Хушгины самрын унтаг. Эрүүл мэндэ нэг халбгаар дэмжиж. Омега 3 болон лецитинээр баялаг тул анхаарал төвлөрөл ой тогтоолтыг дэмжинэ. Ханаагүй тосны хүчлүүд нь зүрх судасны үйл ажиллагааг хамгаалж, Е-аминдимийн антиоксидант нь арсыг толгор, залуу харагдуулан гол боловсруулалт сайжруулж, стресс бууруулж, тайвшруулан нойрыг дэмжих онцгой давуу талтай. Байгалийн гаралтай бүх насныхан тохиромжтой. Смути, каш, сүү, өглөөний хүнсэнд амархан, амтрахан хэрэглээрэй. 86 23 93 10. Энэ түйг соёлоо мартахгүй явах хэрэгтэй. Тэгэд нийгэм нь тийм болсон, хөгжил нь тийм болсон юм чинь одоо залуучууд бэлэн зэдэм харлуугүй ч явах бас. Бурууг хэм алга. Энэ чинь машин тэрэг үнэлгүй ч явах. Мэдээллийн зүйтэй хөгжилтэй. Мэдээллийн зүйтэй хөгжилтэй нийгэм чинь соёлоо дагаад адилхан явахаас өөр аргагүй. Гэхдээ хүн өөрөө тэр дотор байгаа юм а тэр үндэсний гэдэг юм аа л хүн. Тий, би одоо тийм Монгол хүн шүү. Би ийм үндэстэй язгууртай ийм хүн шүү. Энэ соёлыг би авч явах ёстой. Багч гэсэн өөрөөс авч хайж болохгүй гэдгийг л мэдэх хэрэгтэй. Тэрнийг бүгдийг аваа хайчих юм альч биш болчих шүү дээ. Одоо малчин хүн мал маллаад явна гэдэг бол бас их том ухаан баг гэж боддог. Энэ тэр малын хилийг мэдэхгүй мөртлөөс итгэдэг нөө шинэ. Энэ дөрвөн улиралтай дөрвөн өөр бодлого гарах болов. 5 хушуу мал өгөхөд 5 өөр ачаалга гарах болов. Энэ талаар таваас нэг сайхан залуу юм ачтаа сайхан мэдээлэл өгөөч. Би бол одоо тэгжид ойлгож яваад байна дүүн. Малч өөрөө хүнд юм хэлээд өгнө л да. Өөрөө. Би одоо ямар юу шийдэх вэ? Тийм ээ. Яаж байх вэ гэдгийг. Энэ ороо тийшээ хүйтэн болох юм уу гэх юм бол гэрэл хамгийн нэрт хэрэг. Бэлчээр дээрээс. Урчлаад мэдээд. Урчлаад бүр цагийг урчлаад мэдчихнэ маа. Тэгээ ер нь гайгүй шиг малчин бол тэгээд дагаад багцаага хараад энэ шин ингэх юм байна, тэгэх юм байна гэдэг юм. Тэрийг мэдхэр хөхн бол тэгээд одоо мэдхгүй л байж л таарна. Тий. Мал бол ер нь хэлээд өгнө. Тэгээд зүүн уул эртвэлч яах, намар орой хүртэл явах мал шатаац сэрүүн цагтл энэ халуун газар сайн таргал болох хэрэгтэй. Халуун туугаад нэмэргүй шүү дээ. Хураад хэмжиж шүү дээ. Тий. Нөгөө өдөө өөхөн тэгээд хайлал тарга тэг байхгүй. Маш зөөлх нь маш зөөлх нь тэгээд айдуух нь өөрийнх нь айсаар мандах юм бол тэгэл болдог. Одоо тэгээд ер нь техникээр л найруулад байна шүү дээ. Мороор ундаг мануудаас хоош тэгээд морь ундаг хүн байхгүй болох юм шиг байна. Адуу нь бүгд эмдэг болсон, маханд явдаг болсон. Уйдаг хурдлуудаг ганц нэг адуу тэр нь одоо нэг номхон
Көөхтөр өнөлдөг учраас номхон байхаас өөр арга. Тэ. Көөхтөн жоохон. Көөхтөн. Тэ. Нөгөө ундаг адуу бол одоо тэгээд ер нь хэцүү. Унахад хэцүү болсон. Ихний юм нэг одоо шууд ангуун дээр л байж байгаа. Махны. Адуу. Монгол адууг тэгэл одоо нэг хэрэгсийн одоо Монгол адуу гэдэг чинь өөрийн гэсэн бие дас өв соёл байгаа шүү дээ Монгол. Одоо тэр хазаар нөхтөн одоо яаж идээд хаана байх ёстой. Морины толгоор цохоход хүртэл Чингис хааны засаг хуулийн дээр юун дээр байдгийг байдаг шүү дээ. Цааз яав. Цаазын нам юу ч. Цаазын одоо ялтаа. Ялтаа байсан тий. Тэгэхээр одоо чинь одоо бүр Монгол адууны одоо энэ эрлий зулууд байх юм. Энэ дээр та юу юуд чинь. Энэ одоо ген алдагдах. адууны ген алдахгүй байх л гэж бодож байна биш. Энэ бол хүн хүний сонирхлын асуудал одоохондоо юу гэж байгаа. Дэрлиз адуутай байх бас нэг цөөхөн тооны байх шаардлага бас гарчаад байна. Ягаад гэвэл Монгол адуу эрлиз адуугаа гүйцэхэ бат шүү дээ. Хавирдаггүй шүү дээ. Монгол адуу ер нь сайн нурд ахэр 45-аас дээш мил гаргаж чаддгүй хурдна. Одоо энэ адуунууд чинь 55-аас 60 гаргаад шүү дээ. Барахаар байцсан. Тэгээд уух байх цөөхөн тооны гүү азрах тийм юмудаа эрлэвжүүлж байгаа. Энэ бол хаяагүй бүр нутаг сум бүхэнд байна. Байна. Монгол адуу бол өвс тэжэл иддэг. Зардал гаргадаг. Бэлчээрээр явдаг. Амьдрах чадвар сайтай. Хаанаас хоод олоод ичдэг. Тэгээд энэ ч одоо тусад нь тэгж сөөрээр нь малдаг бас. Тий. Монгол адуу. Урд нь бол одоо бэлчээрээрээ сайхан сойлгон авахуулаад өвс тэжээлийн хэдүүлэл явдаг байсан. Одоо Монгол адууг одоо ингээд бэлчээрний хөр өвсний гарцсан багсаад ирэхээр л уяа сойлгон дээр бас жоох юу ячээд байна уу? Энэ эрлиз адуу Монгол адуу ч тусдаа уралдаж байгаа юу? Одоо нийлж уралдаад байхаас эрлиз юм авахаас өөр аргагүй ч тийм. Баг цустаа хэмжилтээр орчин шүү дээ тэр. Тэгэхээр тэр чинь 50% цустаа эрлиз адуу байх шүү дээ. Одоо тэгээд хэмжилтэнд одоо сэрээний өндөр хэд байх хэвээр Монгол адуу? Метр 40 шүү дээ. 40-аас 42 дотор доош аваа. Тий. Тэгэхээр Монгол адуу чинь ер нь тэнд хөрөх нь 30 хятад зарим 35 6 таач байд шүү дээ. Метр 35. Тэндээс одоо 1 см дээш орчод эрлиз их үү? Тэр сантиметрээс өндөр болох юм бол эрлиз даа нөгөө цустаа адуу. Тэр хэмжээндээ хүрч явал Монгол адуутайгаа уралдана. Яагаад Монгол адуу өндөр байж болдгүй? Монгол адуу уул нь хараад одоо шилвэн нарийнхан сүүлэн шингэн ер нь ингээл андшгүй шүү дээ. Андшгүй. Би бол наадаа чи жоохон одоо ингээд их олон одоо наадан болохоор ерөөсөө бүр энэ морины хэрүүлэх гэдэг байж. Зөндөө шүү дээ. Тэгэл одоо яагаад 1 см тэр юунаас чи 1 см өндөр Монгол адуу байж болдгүй. Энэ Монгол адууг тэр хэмжээ метр аваад хэмждэг одоо энэ бол одоо арга ятсан үнээл. Ёстой яаж чадахгүй хүний бодлого байхгүй юу? Асуудал шүү дээ. Ямар ч аргагүй энэ ард түмний амыг хаахын тулд наадамчин нь нэг бөгөлхийн тулд нөгөө юмараа тэр ч тийм хөвөлчлөөр гаргацсан. Тий. Одоо ийм хэмжээтэй байна. Иннээс үлэх юм бол хасна. Тэр Монгол адууны цусыг генээр нь эрлиз хоёрыг ялгачих юм болох гэдэг шүү дээ. Цус юм уу шүсээр нь одоо шинжилгээ авдаг байх хэрэгтэй байхгүй юу? Тий. Тийм ээ? Тэрнээс метр аваад яваад идэг бол би өстой. Тэр метрээр бол ихээсээ ялгагдахгүй. Ялгагдахгүй. Том биетэй Монгол адуу байна. Байна. Зарим нь хасагдсан шүү дээ. Хасагдана ганц. Метрээр. Энэ эрлиз Монгол эрлиз нь явах вэ? Одоо ингээд тусдаа уралдаад Монгол нь тусдаа уралдаг бол болмоор байна. Болно. Тий. Тэрнээс одоо ингээд тэр малчин хүн. За та одоо ингээд уламжлаараа Монгол адуугаас ах уяа сойлгон тааруулаад ингээд одоо ингээд мороо уйлаа. Гэтэл таны хажууд байгаа хүн тэжээл өгж эрлиз зургууд таны олон жилийн хөлмөр байхгүй болоод. Нөгөө Монгол гэдэг нөгөө Монгол адууны чинь тэр уяа сойлгор бас ингэж явдаг. Эрлиз адуу бол яг ойрын зайндаас хурдж байгаа ч гэсэн Монгол адууч холын зайндаас сайтай төвчээрт юм ба. Тэгээд одоо бол Монгол адууг нэг уламжлалаар нь ингээд явах хэрнээ үнэхээр нөгөө одоо өвс тэжээл нь одоо ургамал нь багасаад аргагүй их тэжээлд орчлоо дөө. Орж байна юм дэ. Тэжээлд орсон бүгд тэжээлдэг болсон тий. Тэр өөрийн зайнах гэж байна тийм ээ. Тэгэхээр тэр адууч Монгол гүйтэй нийлжихэд эрлиз цус орчихсон Монгол цус орчихсон холын зайнах болоо явчих. Нөгөө ген Монгол ген давмгаадаад
Дамгаалаа. Давмгаалаа тэр чинь тэгээд холын зааных уралдаж чадвартай болчихсон шүү дээ. 3 км-аар уралддаг адуу чинь 25-30 км-т одоо Ирлизад уралдаж байгаа шүү дээ. Тэгээд нөгөө тэжээл тараа витамин комплекс бүх юм гадаадаас орж ирдэг болсон. Одоо хэцүү болсон. Хэцүү. Яг энийг Монголоо гэсэн сайхан сэтгэл ер нь л дутагдаад байгаа юм гэж бодлоо. Ашиг сонирхол төлөө. Нэр алдрын төлөө тэр олон жил одоо тэр сайхан хэдэн зуун жил явж ирсэн тэр Монгол ард түмний тэр өв соёлыг нэг хүн нөхөр ирээл ашиг сонирхол төлөө нэг Ирлиз адуугаар Монгол ард түмний өв соёлыг дараа хийж чинь. Устгаж байгаа гэсэн зүйл. Устгаж байгаа. Тэгэхээр тэрийг тусад нь уралдуулаа. Ирлизээ тусад нь аваа. Тавтай тэр төрөний ярьдаг юм. Энэ метр авч очоод Ирлиз Монгол адуу хэмжиж явахаараа тэр шүлсээр нэмэр цусаар нь шинжлэгддэг байвал энэ өрөөсөө хамгийн гол юм байна. Тэр цусаараа бол цаг их орох байх. Тий. Тэгэхдээ энийг чингээр хараад ирнэ хандчих байгаа шилбэнээр Ирлиз адуу чинь сүүлийн шилбэнээр дээл сүүлийн шингэн чихэн нав нарийнх нь тий. Тэгээд хамуурын шөмбөн уршаа. Заримдаа ингээд харж байхад олон Монгол адуу туурай уршаа ингээд сунсан бэрэмтийн урт Монгол адуунаас. Ер нь онцлог шин чанар 4-5 юм Монгол адуунаас өөр юм байдаг шүү дээ нэг адуу. Бага. Хэдэн жил одоо мор үйж байна уу та? За одоош нэг Монгол юм болохоор нэг тэр цуутай Ирлиз адуута уралдаж чадхааргүй болчиход шүү дээ би. Ааха. Гэхдээ яах вэ? Төрийн наадамд ганц даагч гэсэн ер нь алгасахгүй амьд яваанаас нь дамордуулна. Хаагур гэсэн чинь над хамаалах. Одоо нэг Монгол адууны өв соёл наадам гээд их сайхан юмнууд бас нэг үе бодвол их сайхан хийдэг болсон байна ах минь. Тэр уршаа их сайхан хийж байна одоо. Шилийн боогд одоо тэр мөрөт гээд одоо сайхан. Тэр нэг ганц Ирлиз юм өгж шүү дээ. Хасуулъя гээд ингээд хараад бүр Монгол хүн цуснд байгаа юм чинь тэр Ирлиз юм шиг хараад таньж байгаа шүү дээ. Тэгж байгаа танилэг байх уу. Тэгээд энэ өнгөрсөн жил ястаа гоё уралдсан. Би энэ жил Монголд тэжиж байгаа. За. Тэгээд ер нь Монголаараа яадаг юм. Монгол адууга ад үчгээр Монгол адуугтайгаа уралдаж байгаа. Энэ данд Ирлиз юм уралдал Ачаабатар өшөө Монгол уралдах газар дуурайч. Тэнд нь очиад нийлүүлээд наадам хийжээ гэж бодож байна. Хүүхэд морь хүүхэд хоёр нь эсмэн дэр бол одоо болоо доо гэж уяаш хүнээдэг боддог болов. Монгол хүний амны ганц бэлэг наадам сайхан болсон. Морь хүүхэд эсмэн сайхан наадлаа гэж. Энэ бол Монгол хүний амны сайхан бэлэг та. Юм өчсөн гүндөөг Монгол эрх хүний нүнжиг сэтгэл тэрэн дээр өгч байгаа шүү дээ. Тий. Тиймгүй бол одоо тэгээд атаархаалгүйгээл одоо тийм залуучууд одоо ч байгаа бас нэг ганц нэг юм. Тэгэхээр сайд даалгавар тийм наануу цаануу гэсэн тий. Энд чинь бол адуу уралдах юм чинь хэрэггүй шүү дээ. Хилэнд дөнгөж орцсон оюун ухаан бүрэн хөгжиж дуусаагүй 6-7-8 настай хүүхэд дөнгөж сургууль дараад нэг 2 дугаар ангид орж байгаа хүүхэд морин дээр унаад тэр. Тэр чинь адуутайгаа уралдаж байгаа болохоос күнтэй адуу уралдаад байгаа юм шүү дээ. Яаш 2 хүн. Яг үнэ. Тийм хачин ар сэтгэл зүйтэй усуд байдаг. Манай энд ч байгаа. Нэрийг хэлээд яг. Ачмаг наран компани дэвшилтэй технологиг нэвтрүүлж чанар стандарт хангасан махан бүтээгдэхүүн үйлдвэрлэн таны гарт тогтмол хүргэж байна. Та манай хагас боловсруулсан дахиа гахамахан сте нэвтрүүлгүй зайдас жиюг дахтэр таан болон бусад бүтээгдэхүүнүүдийг гэр бүл найз нөхөдтэйгөө өдөр тутамдаа баярын ширээндээ хэрэглэхэд таны цаг хугацаа хэмнэж аз жаргалыг мэдрүүлнэ. Манай бүтээгдэхүүн номын супермаркет дэлгүүрүүдээр мөн дэлгүүр худалдааны төвүүдэд зарагдаж байна. Холбогдох дугаар 86 10 26 20. Нишин Oilio Mongolia 100 жилийн түүхтэй Японы тэргүүлэгч хүнсний тос Нишин Oilio албан ёсны эрхтэйгээр худалдаалагдаж эхэллээ. Онцлог давуу талууд 100% байгалийн гаралтай бөгөөд холестерин агуулаагүй, эрүүл мэндэд тустай. Омега 3 болон Е-амин-димэр баялаг зүрх судасны эрүүл мэндийг дэмжин. Тосны шингээлт багтаа шарсан, хуурсан болон бусад хоолнуудад илчилгээний шингээлтийг 20% бууруулсан. Хоолны амт үнэрийг өөрчлөхгүй байгалийн амтыг хадгална. Утас 9442 99 90 76 76 55 Алтайн улсын бэлд орших өөрийн тариалангийн талбайд тарж ургуулсан Goodwill брендийн шар будаан цэвэр агаар цэнгэг усны дижээлээр ургасан шилмэл сортын үрээс гарган авсан 100% байгалийн гаралтай генийн өөрчлөлтгүй тод шаргал өнгөтэй амт чанарын
дээд түвшинд боловсруулсан. Шар будааны өнгө нь хэр тод шар байна, төдий чинээ амттай. Хүүдвийн шар будааг харахтал том ширхэг тод өнгө чанарын хувьд илт ялгардаг. Алтайн цэвэр хөрснөөс танай гэр бүлд хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 77 тэгис 77. Манай мэрэгжлийн чадварлаг тогоочдын баг бүрэлдэхүүн нь Монгол орны үнцэг улам бүрт хуран найр, ургийн баяр, аймаг сумдын ойн арга хэмжээ, цолны найр, байгууллагын зугаалга гэх мэт бүх төрлийн хээрийн арга хэмжээнд 21 аймаг 330 сумдад хүрч үйлчилдэг гэдгээрээ онцлогтой. Бид орон орны амтд хоол, зууш, салаад, амттан зэргийг чанар стандартын дагуу таны захиалсан газарт халуунаар нь үйлчлэх болно. Мөн бид уул уурхай, барилга, үйлдвэрийн ажилчдын нийтийн хоолыг хариуцсан ажилдаг гэдгийг дуулгахад таатай байна. Чанар, үйлчилгээ, шинэлэг амт, Stable Catering UB. Захиалга утас 9933 7941 9999 12 90. Stable Catering UB. Нүүдлийн соёлд зориулсан малын зөөврийн сарвчийг манайх захиалгаар хийж байна. Чанар хийц сайн, угсарч зөөвөрлөхөд хялбар, орон нутгийн унаанд үнэгүй хүргэн. Зөөврийн өвөлжөө хаваржааны захиалга авч байна. Жилийн 4 өдрөлд зөөвөрлөн ашиглах боломжтой. Бат бөх удаан эдлэгээтэй, байгаль дээлтэй. Таны санхүүг хэмнэн. Овор хэмжээ нь буулгаад ачаалахад портер машинд багтана. Бод, богийн хашаа, усны болон тэжээлийн онгоцыг мөн хийж байна. Манай хийж буй сарвч болон хашаанууд хийц болон эдлэгээ сайтай тул малчин олныхон талархлыг хүлээсээр байна. Холбоо барих утас 86 тэг 2 98 тэг 9 88 тэг 2 98 56. Энэ улаан халзан бол Казахын цагаан долгоо. Казах. Энэ бухар, энэ хоёр бухар жиг ирдэлдэг бол ийм хуулаа халзан. Тий. Одоо танахт өөр одоо сэлэнгийн алцвал өөр үйлдвэр юу вэ нөө? Өөр одоо бүгэн үйлдвэрлээс нэг ганц хоёр юм байгаа. Тий. Бас адаг мадаг юм бий. Омог гэж бас нэг тустай. Үйлдвэр гэдэг чинь өөрөө яг цэвэр Авч явж байгаа. авч явж байгаа цусны цэвэр болж байна гэсэн үг тийм ээ. Үнсэн одоо суурийг авч явж байгаа. Сөргийн үнсэн суурийг авч явж байгаа. Хонь одоо яаж яах вэ? Ямар үйлдвэрийн хонь вэ шивэд гэх юм. Хонь би өрөө үйлдвэрийн хоньтой асаах. Ерөө үйлдвэрээ. Ерөө өөрөө тийм үйлдвэр хоньтой юм уу тийм? Тий 1800-аад хонь уулын болгосон байгаа юм. Тэгээд мал хаваагаад би одоо 4 хүүхэд хөргөн чирсэн маань бүгдийг хувааж өгöd. За би одоо 70 дохио тэтгэвртэй гарлаа. Одоо би мал хайр нь жоохон татъя. Чадахгүй тийш хамт чана хулгаараа өгдөг гэдэг. Ингэс юм хувааж өгсөн. Тэгээд одоо эдгээр чинь энэ урс хоньоос ирлээс хоньоос ерөө үлдвэр хоньоос ашиг авч чадахгүй. Ерөө үйлдвэрийн хонь одоо бусад юугаар ялгаж байна? Ноосны чиглэл Нарийн микрот. Нарийн итэр. Нарийн ноос бол бас биш шүү дээ. Энэ найрамдын сангалаж хонь бол нарийн ноос цаана уул. Чихэн нарийн хонь тэнцээ. Зөв. Энэ нарийн итэр. Арай бодитөр нь орхонд байдаг. 3 газар сэлэнг өдрөө хонь байдаг. Мах нь болохоор яг илүү нуглам энэ төр байна уу? За мах одоо тэгээд илүү нуглам байхгүй. Ноосны чиглэлээр л. Яг жоохон таргал. Тэгээд тийм. Ноосны чиглэл юм алдаа. Та Монгол хоноос яг жинхэнэ үйлдвэртэй болоод юм жижиг харагдаж шүү дээ. Жижиг шүү дээ. Арай жижиг харагдав. Яг биеэр жижиг харагдав. Тэсвэр Монгол цус давхцаад орчих юм бол их том хоног. Холиод орчвол. Илдээс болчихно гэсэн үг л да. Тий. Тэсвэрийн одоо хэрв? Үүтэнд тэсвэрүүд бол ирсэн юм муу. Амьдрал чадвар бол харав. Улаасаад юус тэжээлэр одоо шахаж тэжээж ашигт шимэн авчаасан мал шүү дээ. Одоо яша цаас их зузаан байгаа болохоор мал өөрөө малтаж чадахгүй болохоор өнөөдөр ингээд тэжээл нэмэлт өгж байна тийм. Зогсон тэжээл. Энэ одоо ингээд танах хилдээ хүрэх үү? Өвс одоо худалдаад авах шүү дээ. Худалдаад авах уу? Энэ жил одоо энэ өвсний тоо хүрнэ гэж бодож байна та. Энэ одоо 3 сар цагууяасаа шалтгаалах бах та тий бас. Энэ 3 сар гарч яахчгүй. Одоо нэг мянган буудлын ус байгаа татаж ирээгүй. Хадлангийн талбай сумаа ер нь хангачдаг юм байна тий. Сумаа хангаас бүр илгүй бүр аймаг руу бас хангад юм байна шүү дээ бас танаа ерөө сум чинь. Тэр нь чохон мэдэхгүй байна. Одоо аймагаас ирж хийдийн байгаа үйл одоо. Зөв. Малчин хүн өөрснөө л гэж байна. Өөртөө. Өөрийгөө дааж л одоо өөрөө юм
Наануу цааруу бүх юмаа л одоо бэлдэж байж бүх юм бэлэн байж ажил мал чад. зүтгэж бүх юмаа бэлдчихвэл тэр өвлийг л тэгэл даван Даван туурна. Хөдөлмөрчл байх хэрэгтэй л. Бүх юм бэлэн байхгүй бол гэд би яриа зүтгэхэд барахгүй шүү. Бэлэн байхын тулд өөрөө хөдөлмөрлөх хэрэгтэй тийм үү? Хөдөлмөрлөх хэрэгтэй. Ухаантай хөдөлмөрлөх хэрэгтэй. Юмаа зохицуулах хэрэгтэй. Олсон юм аа. Тэгээд одоо бүх юм өөрөө дааж аваад одоо трактор гэхэл ямар трактор аа. Би юу хоёрыг китаас оруулж ирж байна. Улаан пат оруулсан, ногооны оруулсан. Бүтээл гарахгүй. Тэгэхээр малчин хүн ер нь тэгээд мал бол ер нь бол доороосоо дарахгүй л одоо их чухал, өтөг их чухал байх уу? Ай малоос өтөг бууц хашаа. Аштуулаа хашаатай байх. Доороосоо жинтэхгүй. Доороосоо жинтэхгүй, хажуу талаасаа чигэхгүй, дээрээсээ ч бид нар ч гэсэн хөл даарад юм доороосоо даарахаар нэг итгэл мал бас л адилхан. Мал болоод тэгээд дулаан хэвтэр нь сайн байранд дулаан байх хэрэгтэй. Салхичи гэдэг байранд бол тэгээд нэмэргүй шүү дээ. Тэр нь дулаан байранд байх юм бол яаж игээл удаа болно. Тэгэл ингээ бот энэ том шинжлэх ухаан байгаад байгаа шүү. Энэ малын тэр үгийн хэлийг ойлгохгүй ч гэсэн та ингээ сэтгэлийн уншаад байна шүү дээ. Тэгэхээр малчин хүн гэдэг би цаанаасаа энэ малыг малдаг хүн төрцөн байдаг болов би боддгийг. Дуртай нэг нь яриад маллаад байдаг байхаа гэж боддгийг. Энэ өөр удам дамжсан цаанаа бас нэг өгөгдөл байна гэж боддог. Яг Монгол хүний цусныг энд байна л да. Бүгд чадна. Хүнээс сэтгэл дутаад болдгоо юм байхгүй юу? Юм хийгс. Ер нь сэтгэл дутаад. Би чадна, би энийг бүтээн хийх ёстой гэсэн өөртөө тийм зарчмыг хатуу тавих хэрэгтэй. Залуу байхдаа. Одоо би ямар юм хийж чадахгүй. Нас агчлаа тийм ээ. Залуу байхдаа бол одоо бүгдийг тэгээд хөгшөөсөө хойноо бол байгаа юмнаас айдаад тэтгэврээ аваад болно. Яг унаатай байх тэгээд төлөвлөж үлдээ. Хийх юмаа хийсэн хүн шүү дээ та. Хийх юмаа одоо залуу үедээ хийчихээ. Хөгшрөөд ихт бол ер нь суурьндийнхэн суусан дээр юм шиг. Тэгэлгүй яах вэ? Хайда хаваах гэдэг шүү дээ. Одоо тэгээд хийдвэрч байна. Одоо 72 та. 72 та болж та одоо тийм бас сайхан байна хүн гэлөө. Одоо хондоо шогсчил байна. Хондоо шогсчил байна. Мороор. Энэ надад адуу мөн ирүүл байлгаж байгаа. Монгол адуу ер нь ингээ оноо явахад ер нь даардаг гэж үнэн үү? Их халуун чанарыг бол адуу болоо шүү дээ. Цан тутан сайхан уурн чиглэл гарчих хэрэгтэй адуунаас. Тэрнээс хойш халууд үгээд шүү дээ. Даарахгүй. Тэр өөрөө ингээ дээх байгаа юм шүү. Доороосоо халууцуулаад өгч байгаа шүү дээ. Халууцуулаад. За дүүгийнх нь одоо нэвтрүүлгийг бас дэмжиж хамтран ажиллаж байгаа байгууллага ах маань. Энэ компаниуд бас бензин тосоор тусалцаа үзүүлээд энэ ол газрыг бас туулж явна. Тэгээ танд бас энийг бас өгүүлж явуулсан маань эдгээр хамт олон. За энэ түнтгэр мантуу гинэ. Зөв. Одоо ингээ отор нүүдэлд ингээ явхад бас ингээ аваа явчих болохоор. Аваа явчих. Бэлэн. Одоо энэ ингээ болцсон шүү дээ. Одоо ингээ халаагаад одоо ингээ шууд халаагаад одоо хэрэглэх юм аа тийм ээ. Хэрэглэх. За их баярлалаа. Малчин төмнийхээ бас энэ өв соёл үүх түүхээ одоо бас л энэ малчин төмөн чинь тэгэл одоо бас хүүтэн ширүүнд хүүтэн жаврыг сүрж халуунд одоо халж ингэж нүүдлийн соёлоо сайхан хайрлан хамгаалж явааднаас их талархаад эдний хамт олноосоо шилэг биеийг өгж явуулсан. Баярлалаа. Зөөн өвлийн гişэкэлсэн хөөтөнд Монголынхаа түн малчдынхаа сэтгэл зүйг үзэж харж биет байдлаар нь гэр оронд нь ирж үзэж яваа танаа телевизэн болон энэ хамт олон чинь маш их баярлалаа. Цаашдын ажил төрөл чинь амжилт, амьдрал ах уучны өргөлж дээшээ дэгжиж 9 цагаан буян чинь дэлгэрч явах та. За сайхан өрөөлн Баатар. Шар зам чинь үлжээ та. Ариун сайхан байх бол та. За тэгээ манай монголчууд өв соёлоор их ариун шүү дээ ах маань. За бас сайхан үндэсний сайхан зоог. Амтлаг одоо бууз эдний хамт олноос одоо танд энэ сайхан эднийхээ дээжиг бас өгсөн байна ах минь. Сар шин одоо өгч байна ирж явах шиг байна. Хоньны махтай бууз гинэ. Баярлалаа. За эдний хамт олноос өгч байна. Танаа энэ тусал дэмждэг, танаа энэ телевизийг одоо бүх зардал мардын одоо даагаад явуулдаг тэр нөхөрсөг, элгсэг тэр түмэн олон чинь хамт олон чинь Монголаа гэсэн үнэнхөө сэтгэлтэй хамт олон чинь ажлын өндөр амжилт хүсье яа би. За баярлалаа тэгээд таны сайхан өрөөл өгөнд талархч хүн.
дахин уулзах сайхан ерөөлөг дүүн тавь. Баярлалаа. Ингээд одоо дүүн алсынхаа замдаа бас нэг нар бас тонгоосон байна. Орой бас мал отолж байгаа айлуудаараа бас нэг ганц хоёр айлууд руу ороод тэгэл ерөө сумынхаа бүхэл сумаар нь тойрол одоо тэгэл дараагийнхаа сум руу дүүн ингээд хөлгийнхаа жолоо чиглүүлэх бах. Дахин уулзах сайхан ерөөлөг тавь. Хаврын цаг үед мал төлөх үеэр иргэн сайхныг уулз яах вэ? Сайхан хуучрлаа. Сайхан түүхээ сайхан хуваалцсан тань талархаж байна ах байна. Талархлаа. Монголын ард түмэнд өөрийн амьдралынхаа туршлага түүхээс хуваалцсан таньда талархлаа ах байна. Баярлалаа. Маш их баярлалаа.